За одоо бодлого руу оръё. За математик гэдэг үгийн математик. За математик гэдэг үгийн байрыг сэлгэж гэдэг үгний үгэнд орсон үсгүүдийн байрыг сэлгэж хичнээн үг үүсгэж болох бай. Хичнээн үг үүсгэж болох бай. Үг үүсгэж болох бай. За нэг юм бодлого бас байдаг. За тэгэхээр m үсэг m хэд вэ нөө? 2 a хэд вэ нөө? 2 t хэд вэ нөө? 2 e1 e1 k1 k1. За тэгэхээр энэ бол давталттай юм байна тий. Тэгээд математик чи хэдэн үсэгтэй үг лээ? 1 2 3 4 5 6 7 8 9 үсэгтэй үг юм биш. Тэгэхээр 9 үсэгтэй үгнээс дахиад 9 үсэгтэй үг л яах гэж байгаа юм? Бүтээх гэж байгаа шүү дээ тий. За тэгвэл энэ маань юу юм бэ? Юу вэ? Давталттай юу вэ? Сэлгэнэл. Давталтай сэлгэнэл. За тэгвэл давталтай сэлгэнэлийг бодохдоо за би энэ бичиж K1, K2, K3 гэх мэтчтэн Kn. За тэгвэл энийг олохдоо n-ийг векторалыг хуваах нь K1-ийн векторал, K2-ийн векторал, үржих нь Kn-ийн векторал. За энэ томьёо. За манай бодлогон дээр ирэхээр зэрэг 2 2 2 1 1 1. За тэгвэл энэ n бол юу байх вэ гэхээр n бол K1 дээр нэмэх нь K2 нэмэх нь гэх мэтчтэн Kn-ийг нээлтбэр байх ёстой. Тэгвэл энэ юу юм? 9-ийн векторал 9-ийн векторал. За энд 2-ийн векторал үржих нь 2-ийн векторал, үржих нь 2-ийн векторал. Нэг векторал, нэг векторал. За хоёрдугаар бодлого. За нуруу гэдэг үг байл л дээ тийм. Ноён нуруу гэж ярьдаг үстэй тийм. За нуруу гэдэг үг байна. Нуруу гэдэг үгнийг байрыг сэлгэж хичнээн үг үүсэх бай. За тэгэхээр нуруу гэдэг үг хэдэн үгтэй үсгтэй? 5 байна тийм. 5 үсгтэй үг. Өөр хэдэн удаа авах вэ? 3 n1 91 юу вэ? Давталтай сэлгэмэл. За тэгвэл давталтай сэлгэмэл боддог томьёогоор бодъё. 3 1 1. Тэгэхээр дээрээ болохоор 5-ын бүрдүүртэй 5-ын векторал, дороо 3-ын векторал. За нэгийн векторалууд нэг учраас. Тэнцүү 3-ын векторалыг үржих нь 4, үржих нь 5. Хуваахан 3-ын векторал. Тэгэхээр энэ хоёр хурааглаа 20. Тэгэхээр нуруу гэдэг үгийн байрыг сэлгээд за математикт бол утгатай утгагүйг хадгалцдаггүй учраас яв 20 янзын үг үүсгэж болох юм байна. За энийг юу гэдэг байх нь вэ? Давталтай сэлгэмэл гэдэг байна нэ. За дараа нэг ийм бодлого байна. Нуруу. Яаж ч юм 28-ын ялгаатай эдлийг 28-ын ялгаатай. За чимэглэлийг за яалтны чимэглэл гэж 28-ын ялгаатай юм тий. Ялгаатай чимэглэлийг 4 ижил хайрцагт 4 ижил хайрцагт 4 ижил хайрцагт тус бүр тэнцүү тоотоогоор тус бүрд
тэнцүү тоотоогоор хэдэн янзаар хийж болох вэ? Хэдэн янзаар хийж болох вэ? За энэ байна. За тэр дөрвөн хайрцгийг эхлээд би дугаарлчих. 1 2 3 4 дугаар хайрцаг гэж дугаарлчих. За ингээд дугаарлах юм бол эдгээр хайрцагт одоо 28-ын эдлийг хийхэд 7-7-оор нь хийнэ гэсэн үг тийм. 7-7-оор нь хийнэ гэдэг чинь за 28 ямыг буцаагаад 4 хайрцагт буцаагаад 28-ыг хийн штэ. Гэхдээ 4-4-өөр хийнэ гэсэн үг тийм үү? Тэгэхээр юу вэ? Давталттай сэлгэмэл байна гэсэн. Тэгэхээр энд юу юм? 28-ын бактериал хуваах нь 7-гийн бактериалын хэдэн зэрэгт болох вэ? 4 зэрэгт болно доо. Яа. За одоо дугааруудаа аваач. Одоо дугааруудаа авъя. Одоо дугааруудыг авчи. За ингээд дугаар нь харгалцахгүй болчихгонгод нөгөө дахиад юу үүсэж байгаа? Сэлгэмэл үүсэж байгаа хөө 4-ийн бактериал үүснэ гэсэн үг тийм. Дугааруудыг адилгаад ерөөсөө хайрцагнуудыг бүгдийг ижилгээд ойлгож ш. Бүгдөө ижил хайрцагтай. Тэгээд тэр нь ингээд өөр хоорондоо сэлгэх боломжтой болно ш. Одоо энэнд хийсэн юм энэнд хийх боломжтой болно гэсэн үг тийм. Дугааргүй юм чинь. Тэгэхээр энэ бол 4-ийн бактериал болж байгаа. За тэгвэл бидний хамгийн эцсийн үр дүн юу болох вэ гэхээр бидний хариулт бол юу гэсэн үг үлээ хэрэгж байгаа ш. 28 ялгаатай чиглэлийг 4 ижил хайрцаг тус бүрдэн тэнцүү тоотоогоор хэдийн янзаар хийж болох вэ? Тэгэхээр бидний үр дүн бол 28-ийн бактериал 7-гийн бактериалын 4 зэрэгт үржихэн 4-ийн бактериал болж байна. Үржихэн. За дахиад нэг бодлого бодчих. 4-р бодлого. За хөл бөмбөгийн дийгт 16 баг тоглодог гинэ. Хөл бөмбөг. Хөл бөмбөгт 16 баг тоглодог. За эхний байлд орсон алт хоёр одоо хүрэл медаль авах юм байна те. Дээрх багууд алт мөн хүрэл медаль авах боломж хэдвэ? Алт 1-р байр нь алт мөнгө хүрэл медаль авах юм байна. За тэгвэл энэ багууд алт мөнгө хүрэл медаль авах боломжийн тоо хэдвэ? За бичээрэй. Хөл бөмбөг 16, хөл бөмбөгийн лиг 16, лигт 16 баг тоглоно. За тэр 16 баг нь 1 2 дугаар байрыг эзлэн 1-р байр нь алт 2 нь мөнгө 3 хүрэл. Тэгвэл энэ 1 2 3 дугаар байр эзлэх боломжийн тоо хэдвэ? За юу вэ? Эрэмтэй юу? Жишээлбэл одоо 1-р баг алт авч байхад 2-р баг нь мөнгө авч болно шүү. Дараа нь эргүүлээд 2-р баг мөнгө авч байхад нөгөө алт авсан түрүүний тохиолдолд алт авсан баг хүрэл авч болно үстэй тий. Тэгэхээр эрэмтэй байна уу? Эрэмтэй. Тэгэхээр 16-аас 5-аар авсан юу вэ? Гүйлгэмэл байна гэсэн үг шүү дээ. 16-аас 5-аар авсан гүйлгэмэл байна. Тэгэхээр энэ одоо энэ дээр нэг эргээд яриад хэдүүлээ. Давталтгүй, зарим номон дээр буцаалтгүй гэж үг. Тэгээд эрэмблэгдсэн байвал гүйлгэмэл тий. Тэгэхээр манайх бол 16-аас 5-аар биш 3 баг үстэй юм чинь. Тэ 3-аар авсан. 3 баг ихний 3 байр юм чинь 3-аар авсан гүйлгэмэл. За тэгэхээр энд юу вэ? 16-гийн бактериалыг хуваах нь 13-ийн бактериал. За тэгэхээр хэдэн боломж гарч байна вэ? 13-ийн бактериалыг үржих нь 14, 15,
16-гийн үржүүр энд 13-ын бактериал. За тэгэхээр тоо гарна. За тэр нь хэдэн вэхээр 3360. За